Сайн мэцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекром эхлэхэд бэлэн боллоо. 2010 оны 7 сарын 101 өдөр И гэх эмэгтэй ажилласаа тарах гэтэл оройны 5 цаг 30 минутын үед нэг дуудлага ирж И Ёнжун мөрдөгчийн ихч мөн үү? Ёнжун өнөөдөр ажилдаа ирээгүй, уцаач авахгүй байна. Гэрт нь ямар нэгэн зүйл болоо юу гэдэг. Утас авсан эмэгтэй Сөүл хотын Ганнам дүүргийн цагдаагийн газрын хүнд гэмтрэхтэй тэмцэх 1-р хэлтэст ажилдаг 27 настай И Ёнжун гэх мөрдөгчийн ихч нь байсан. Тэрээр юу болсон юм бол гэж гайхаад шууд гэрлүүгээ яарч авсан байна. Тухайн үед И Ёнжун мөрдөгч ихчтэйгээ хамт Сөүл шинэ орчим амьдардаг гэжээ. Дуудлага ирэхийн өмнөх шөнө И Ёнжун гадуур онсон. Нилийн орой олтол арх усан бөгөөд хамт уусан найзынхаа гэрт хонно гэж хэлсэн учраас эгч нь түүнийг өглөөж өмнөх шөнөнд хараагүй. Гэтэл ажилдаа ирээгүй гэсэн мэдээг сонсоод гайхсан эгч нь холбоо орох гэтэл уцаач авахгүй. Ингээд яаран гэртээ орж ирэхэд өглөө гарах үеийнхээс уур амьсгал нь арай өөр санагцсан. Гал тогооны угаалтуур дээр гадлын хальт байхаас гадна нойлын өрөөнд нойтой альчуур угаалтуурын ирмэг дээр тавьсан байжээ. Өглөө гарахад ийм байгаагүй болохоор Ёнжун гэртээ түр орж ирээд гадил идэж шүвшүрт ороод явсан бололтой гэж эгч нь боджээ. Гэхдээ тэнд үлдсэн уул мөрөөд нэг л эмх замраагүй. Яарч сандарчаад гарсан юм шиг харагдсан. Яагаад ажилдаа ч авахгүй дараагийнхаа утсыг ч авахгүй байгаа юм бол гэж санаа зовсон эгч нь шууд хөдөө амьдардаг аав ээж рүүгээ ярьж Ёнжунтай холбоо ирсэн үү? Өнөөдөр ажилдаа ирээгүй дараагийнхаа утсыг авахгүй байгаа талаар хэлдэг. Уг нь Ёнжун сахилга баттай хизээж хоцордгүй хариуцлагатай цагдаа байсан бөгөөд өдөрт дор хаяж нэг удаа аав ээжтэйгээ заавал ярьдаг хүү байсан. Ингэж холбоо барилгүй алга болох хүн биш юм байна. Ингээд аав нь хүүгийнхээ дарга Ганнам цагдаагийн газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлцээ ахлагч Кан руу залгаж Ёнжунд ямар нэгэн юм болсон байна. Алга болсон гэж мэдэгдэх хэрэгтэй гэдэгч Кан жоохон хүлээцгээе. Хэрвээ алга болсон гэж мэдүүлэх юм бол Ёнжуны ажил тасалсан нь бусад багуудад тарна. Дараа нь буцаж ирвэл нэр үндэт нь муугаар нөлөөлнө. Сахилгын шийтгэлж авах магадлалтай. Эхлээд бид өөрсдөө хайж болох газруудаараа шалгая гэжээ. Эцэст нь гэр бүлийнхэн сэтгэл зовж байсан ч ахлагчийн үгэнд итгэж хүлээхээр шийдэн шүнжин унтаж чадалгүй мэдээ хүлээжээ. Маргааш өглөө нь Ёнжуны ихчид дуудлага ирж Кан ахлагч байна. Ёнжун одоо олтол холбоо бариагүй байгаа зү. Надад шалгах хэрэгтэй зүйл нь танай гэрт түр очиж болох уу гэдэг. Кан ахлагч өглөөний 7 цагийн үед нэлээ эрт тэдний хамт амьдардаг байранд иржээ. Гэтэл түүний гаргаж байгаа үйлдэл нэг л сонирн байв. Гэрийн өнцөг булан бүрийг сайдраа ажиглаж ямар нэгэн зүйл хайж байгаа мэт харагдсан ба удалгүй буцаад явсан. Хэсэг хугацааны дараа 11-ээс 12 цагийн хооронд Ёнжуны аавд дуудлага ирж И Ёнжуны асран хамгаалагч мөн үү автомашины даатгалын компаниас ирж байна. Ёнжун зам тээврийн осолд орж эмнэлэг твцэн ч эмнэлгийн төлбөрөө төлөхгүй алга болсон байна гэдэг. Ёнжуны аав осолд орсон юм уу? Аль эмнэлэг вэ гэхэд Чүнбүг мужийн Ёндун эмнэлэг гэжээ. Ёнжуныг алга болсон өдөр буюу 7 сарын 27-нд зам тээврийн осол гарсан. Осолд орсон Ёнжун хөнгөн эмтэл авч эмнэлэг твцэн ч хэдхэн цагийн дараа төлбөрөө төлөхгүй гинэт алга болсон байна. Үүний дараа эмнэлэг даатгалын компани мэдэгдэж даатгалын компани асран хамгаалагчийн мэдээллээр 7 сарын 28-нд гэр бүлийнхэнтэй холбоо иржээ. Аав нь хамгийн түрүүнд Кан ахлагч руу залгаж Ёнжун осолд орж эмнэлэг твцэн гинэ. Гэхдээ одоо ор сураггүй алга болсон гэж ин гэхэд одоо л нэг юм Кан ахлах зүгээр нэг ажил таслалт биш. Зам тээврийн осол ээжээ гэдгийг ойлгож хідэн мөрдөгч мөн аав нь хамт нэг машин цугаад Ёндун эмнэлэг рүү явцгаав. 7 сарын 27-нд Ёнжун яарсан хин нэгнээс цугтж байгаа мэт байдалтай хаа нэг тийшээ явжээ. Өглөө 10 цаг 32 минутын үед Сөүл хотод Ёнжуны машин автобусны игнэгээр явж байгаа нь камерт бичигдэж үлдсэн. Яг ямар яаралтай хэрэг гарсан болоод цагдаа хүн замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн юм бол үүний дараа Кёмбу хурдны зам руу орж Бусан чиглэл рүү явсан. Өдрийн 12 цаг 30 минутын орчимд Бусанаас 224 км орчим зайтай газар машин нь гинэт ганхаж баруун талын 4-р игнэнд байрлах хамгаалтын төмөр ашлагыг тас идэл мөргөөд дараа нь жолоогоо огцом зүүн тийш эргүүлэхэд дахин төвийн тусгаарлагчийг хүчтэй мөргснөөс болж машин бүтэн эргэж зогсохдоо эвдэрсэн. Ийм огцом жолоо эргүүлэх тохиолдол ихэвчлэн нойрмог байснаас болдог гинэ. Өмнөх оройн Ёнжун арх их уугаад гэртээ арилгүй найзандаа онсон. Магадгүй архин гарч амжаагүй нэмээд нойр дутуу байсан учраас осол гарсан юм болов. Гэхдээ яг эндээс эхлээд нууцлаг зүйлүүд болдог. Ослын дараа машин цаашаа явах боломжгүй болж урт тал нь тэр чигтээ чихэгдэж дугуй нагарсан тул чирэгч машинаар тээврийн хэрэгслийг авч явсан. И Ёнжун мөрдөгчийг түргэн тусламжийнхан Ёндун эмнэлэг рүү өргөсөн. Осол гарснаас хойш 30 минутын дараа эмнэлэгт ирсэн байна. Азар ноцтой гэмтээгүй духан баг зэрэг шалбарсан болохоор өөрөө алхаж эмнэлгийн хаалгыг нээгээд орсон. Эмнэлэгт ирээд халуунаа үзүүлж рингер заалгуулж хөвтжээ. Гэтэл ойролцоогоор 1 цаг 30 минутын дараа өдрийн 2 цаг 30 минутын үед Ёнжун гинэт 0 орохоор суцсан дэсэн зүгээ нууцаар суулж аваад эмнэлгээс гарсан.
гутлаач солилгүй эмнэлгийн шахаад байгаа гарсан мэжээ. Эмнэлгийнхээ сүүлд нь мэдээж даатгалын компанид мэдгдсэн бол даатгалын компани аав нь Ёнжунтай хамт ажилладаг Кан ахлагт мэдэгдэж хамтдаа Ёндуу эмнэлэг рүү ирсэн. Ингээд эмнэлгийн камерыг шалгахад Ёнжун ганцаараа тавиалахсаар эмнэлгээс гарч яваа нь тодорхой харагдсан байна. Удалгүй аав нь даатгалын компани ажилтнтай уулзахад машин дотор байсан эд зүйлсийг өгч чухал баримтшиг санагдаад тусад нь хадгалж авсан гэдэг. Даатгалын ажилтан өмнө нь цагдаа байсан хүн юм байна. Осолд орсон машины доторх эд зүйлсийг хамгийн анх шалгаж цуглуулсан хүн. Машины арын суудалд жижиг цүнх, гав, мөн дижитал камер бас нэг том цүнх байсан бөгөөд онгойлгоход мөрдөн шалгахтай холбоотой баримтууд байсан учраас даатгалын компани ажилтан хуужин цагдаагийн зүүн совингоор энэ бол зайлшгүй чухал материал байна гэж ойлгоод аавд нь өгсөн. Ингээд Ёнжуны аав хүүгийнхээ хамт ажилладаг Кан ахлах руу залгаж надад ийм баримтууд байна гэхэд огт нээж үзэлгүйгээр яг тэрээр нь бидэнд өг гэсэн. Ингээд уг баримтууд Канд очжээ. Яагаад Ёнжун ажлын цагаар зөвшөөрөлгүй ганцаараа Кёмбу урдны зам дээр явж исэн бол хэрвээ томилолт байсан бол заавал Кан ахлагчид урьдчилж мэдэгдэх ёстой. Аав нь ч бас манай хүү хөдөө явах ямар ч шалтгаан байхгүй гэж бодоод хэсэг хугацаанд эмнэлгээс гарч чадахгүй зогсож итэл нэг эмнэлгийн ажилд ирээд та Ёнжуны асран хамгаалагч мөн үү? Саяхан манай эмнэлэг рүү 12 цаг 45 минутын үед залгасан уу гэдэг. Гэтэл Ёнжуны аав эмнэлэг рүү огт залгаагүй. 12 цаг 45 минутын орчимд нэг эрэгтэй Ёндуу эмнэлэг рүү уцсан. 20-од насны залуу гэмээр хоолойд байсан бөгөөд Ёнжун зүгээр байгаа гэжээ. Эмнэлгийн ажилтан та өөрөө Ёнжун юм уу гэж асуухад үгүй гэр бүлийнх нь хүн гэдэг. Тэгвэл Ёнжун яагаад эмнэлгээс юу ч хэлэхгүй гараад явцсан бэ гэхэд айгаад цуцсан гэж хариулжээ. Энэ дуудлагыг эмнэлгийн ажилтан өөрийн биеэр хүлээн авсан учраас 20-од насны эрэгтэй хүний хоол байсан гэж тодорхойлсон. Ингээд ах эсвэл дүүн юм болов уу гэж бодсон ч Ёнжун ганцхан ихчтэй өөр ах эрэгтэй дүү байхгүй. Тэгвэл хэн гэр бүлийн хүн гэж өөрийгөө танилцуулаад эмнэлэг рүү залгасан юм бол мэдээж Ёндуу эмнэлэгт Ёнжуныг хэвтжээснийг яг таг мэдчихсэн хүн л ийм дуудлага хийх ёстой. Мөн тэр хүн Ёнжун мөрдөгч гэж бүтэн нэрээр нь хэлээгүй. Ёнжун зүгээр байгаа гэж маш дотн ойрын хүн шиг хэлсэн нь улам сэжиг төрүүлнэ. Аав нь цагдаагаас холбоо ярьсан болов уу гэж бодоод Кан ахлах руу залгаж өөрийгөө гэр бүлийн хүн гэж танилцуулсан нэг эрэгтэй эмнэлэг рүү утассан байна гэхэд Кан би залгасан юм а гэж хариулдаг. Ёнжуны аавд нэг л эвгүй санагцсан. Цагдаа хүн яагаад эмнэлэг рүү гэр бүлийн хүн гэж худлаа айлж залгасан юм бол дээрэс нь Ёнжун айгаад цутаасныг яаж мэдсэн юм бол хамгийн гол нь эмнэлгийн ажилтан 20-од насны эрэгтэй хүний хоол байсан гэж хэлсэн. Гэтэл Кан ахлах 50 гаруй настай хүн. Ёнжуны аав ахлахаа та Ёнжун айгаад цутаасан гэж хэлсэн гэсэн. Үнэн үү гэхэд Кан гинэт үгээ өөрчилж би эмнэлэг рүү залгаагүй гэдэг. Ийм зүйлийг андуурч санах, буруу хариулах боломжгүй. Тэр тусмаа мөрдөгч хүн ийм алдаа гарахгүй бах. Ингээд дахиад нэг өдөр өнгөрсөн ч одоо хүртэл албан ёсоор алга болсон гэж мэдээллээгүй. Кан ахлагч ятгалгаас болж тэрээр энэ бүхэн Ёнжуны төлөө гэж тасралтгүй хоригдолжээ. Кан энгийн нэг дарагч биш. Хүнд гинт хэрэгтэй тэмцэх багийн ахлагч. Тиймээс Ёнжуны гэр бүлийнхэн ямар ч хэрэгээс илүү идэвхтэй шалганах, хамт ажилладаг хүний нэмж нь илүү сайн анхаарна гэдэгт итгэсэн. 7 сарын 29-ний өдөр Ёнжун сураггүй алга болоод 3 дахь өдөр өглөөний 9 цаг 11 минутанд Ёнжуны ихчид дуудлага ирсэн бөгөөд ахлагч Кан одоо Ёнжуныг алга болсон гэж албан ёсоор мэдээлэх хэрэгтэй юм шиг байна. Цагдаагийн газар хүрээд ирэх үү гэдэг. Ингээд их чинь аавтайгаа хамт Ганнамын цагдаагийн газар очсон ч аав нь цагдаагийн байр руу орохч тэнхэлгүй үлдэж их чинь ганцаараа алга болсон хэргийг хариуцсан мөрдөн байцаагчтай уулзах үед Кан гинэт хурж ирээд ойр аваа чимээгүй ажиглаж Ёнжуны ихчийг надтай түр уулзаач гэдэг. Тэгээд ихчид хандан Ёнжуны гар утасны бүртгэлийг яаралтай шалгах хэрэгтэй байна. Зүгээр алга болсон гэж бүртгүүллээгээд яаралтай ангилалд орохгүй. Тийм болохоор ингээ Ёнжун хэн нэгнийг алж дараа нь амиа орсон гэсэн захиа үлдээсэн болгож онцгой яаралтай нөхцөл гэж бүртгүүлвэл хурдан болно. Энэ хамгийн түргэн арга гэдэг. Игчт нь ямар ч яаралтай байсан өөрийнхөө дүүг хүн алаад амиа орлсон гэж худал мэдүүлэг өгөх утгагүй санагдаж энэ болгоныг эмэгтэй дүүрүүгээ битсэн. Эцэст нь Ёнжуны ихч ийм мэдүүлэг өгөхгүй гэж шийдээд үнэн бодит байдлаар алга болсон тухай мэдүүлгээ бөглөж тэндээ хүлээсэн. Ойролцоогоор 2 цаг орчим өнгөрсний дараа өдрийн 12 цаг 50 минутын үеэр игч нь мөрдөн шалгах хэлтсийн гадна тал руу төр гарах житэл гинэт цагдаагийн газрын ур амьсгал огцон өөрчлөгдсөн нь мэдрэгдэв. Бусад багийн дарга нар хамт ажилладаг цагдаа нар хоорондоо шивнэлтэн Ёнжуны ихч рүү харж нэлээд ноцтой байсан. Яг энэ мөчөд ихчийн утсанд дуудлага ирж Ёндун цагдаагийн газраас ярьж байна. Та Ёнжуныг алга болсон гэж мэдүүлсэн үү гэдэг. Игчч тийм ээ дүүтэйгээ холбоо ярьж чадахгүй байгаа болохоор гэхэд таны дүү загасчлах газраас нас орсон байлтай болтлоо гэдэг. Ингээд игчин тэр дороо аав руугаа залгаж ааваа манай Ёнжун нас орсон гинэ. Загасчлах газраас дөнгөж сая болцсон гэдэг.
Игчийг нь цээж бөглөрч амьсгалж чадахгүй болсон бол аавынх нь хөл сулраад зогсож чадахгүй болтлоо зочирсон. Энэ мэдээг цагдаагийн газарт байсан хамт ажилладаг мөрдөгчөд ч бас сонсжээ. Ингээд аав, эгч, мөн Ёнжуунтай хамт ажиллаж байсан ахлах Кан, бусад цагдаа нар нэг машинд сун дахин Чомбуг мужийн Ёндон руу хөтлсөн. Машин дотор Ёнжууны аавын улмаас тасрахгүй урсаж миний хүү биш бах, өөр үнтэй андуурсан бах гэд бараг ухаан алдах төгсөн байлаа. Гэтэл ийм хүнд эмгэнэлтэй үед Кан ахлах Ёнжууны ааваа хідүүлээ задлан шинжилгээ хийлэхгүй бай. Ёнжууныг 2 удаа алж байгаатай адилхан зөв штэ гэдэг. Аав нь дотроо би одоо хүртэл хүүгийнхээ цогцыг хараагүй. Ёнжуун мөн байна гэж батлаагүй байхад яагаад ингэж яран задлангийн тухай яриад байгаа юм бол гэж боджээ. Ингээд болоогүй машинд мөрдөн шалгах хэлцээний дарагч хамт явж исэн бөгөөд ууг хашууд авцаав тандаж цагдаа хүн харьяаллын бус газар тэр тусмаа загасчлах газраас нас барсан байдалтай олцсныг сэтгүүлчид мэдвэл ямар нэгэн эрэгтэй холбоотой гэж сэжиглэнэ. Миний бодлоор хурдны зам дээр цогтуугаар хосолд орж дараа нь амиа орлсон бах. Эмэгтэй хүний асуудлаас олж зовж шаналжгаад нас барсан гэж бүртгээ. Саяхан найз бүсгүйгээсээ салсан гэж сонссон. Энэ эргийг чимээгүйхэн дарж дуусгая гэдэг. Ёнжуун 2 сарын өмнө найз охиноосоо салсан нь үнэнч салснаасаа хойш нэг ч удаа холбоо ороогүй. Хамгийн гол нь ийм нөхцөлд өөрсдийгөө удирдлага, хамт олон гэж нэрлэж байгаа цагдаа нар ямар ч бодит шалгалт, нотлохоо байхгүй хахад согтуугаарч болоодсон, амиа орлсон, задлан шинжилгээ хийх хэрэггүй. Эмэгтэй хүний асуудал гэх мэт зүйлсийг яагаад ингэж ярьж эхэлсэн юм бол цагдаа нар хоорондоо бүхнийг шийдэж гэр бүлийг төөрөгдөлд оруулж илаа. Ингээд ухаан орсон аав нь бодоод үзэхэд Ёнжуун ажилдаа ирээгүй өдрөөс эхлээд нас орсон байдалтай олдож танихаар явж байгаа энэ өдөр хүртэлх 3 хоногийн хугацаанд цагдаа нар бараг юу ч хийгээгүй. Аав хүү маань 2 хоногийн өмнө сургаггүй алга болсон байхад яагаад өнөөдөр л алга болсон гэж мэдүүлсэн бол тэгээд дээрэс нь яагаад алга болсон гэж мэдүүлэг өгснөөс ердөө 2 цагийн дараа Ёнжууны цогц олтлоо гэж дуудлага ирдэг үлээ гэсэн маш олон асуултууд гарч ирдэг. Ёндод нэрсэн гэр бүлийнхэн нас барсан хүний цогцыг танихад үнэхээр Ёнжуун мөрдөгч мөн байлаа. Цогц зайлидын ялцарч эхэлсэн бөгөөд усан сангийн усан дээр хөвсөн байдалтай олдсон тул нүүр нь танигдахгүй болтлоо хөөсөн байв. Одоо алга болсон Ёнжуун мөрдөгчийн тухай баг зэрэг танилцуулъя. 1983 онд төрсөн. Алга болох үедээ дөнгөж 27 настай. 2 эгчийнхээ хайр халамжинд өссөн айлын хотхон хүү байв. Аав Ханжуун төрийн албаа агч байсан бөгөөд 35 жил төрийн албанд ажиллаад тэтгэвртэй гарсан. Мөн Ёнжууны өвөө 1950-аас 53 оны дайнд амь өргөцсөн эх орныхоо төлөө амиа өгсөн дайчин мэжээ. Тиймээс багаасаа Ёнжуун болон түүний эгч нар улс эх орондоо зүтгэнэ гэсэн бодолтой өсөж том болсон. Хоёр эгч нь хоёулаа төрийн албаа агч, харин Ёнжуун цагдаагийн албаа агч болжээ. Анх Ёнжуун цагдаагийн туслах албанд орох гэжсэн ч их сургууль сурч байхдаа цагдаагийн шалгалтанд тэнцэж 2007 оны 8 сард жижүүрийн цагтаа цолоор хэсгийн хороо дүүргийн эргүүлд ажиллаж эхэлжээ. Тэрээр иргэдэд хамгийн найдвартай, түшигтэй цагдаа болохыг хүсдэг, мэрэгчлэрээ бахархдаг, шударга, хариуцлагатай хүн байсан. Аав нь ч үргэлж төрийн албаа агч хүн бардамнах ёсгүй. Үргэлж ард иргэдэд дулаан сэтгэлээр хандах ёстой. Хоцрох, ажил таслах, сахилга батгүй байдал хизээж байж болохгүй гэж зааж сургасан. Ёнжуун цагдаа болсноос 2 жилийн дараа 2009 оны 3 сард Каннамын цагдаагийн газрын хүнд гэмт хэрэгтээ тэмцэх 1-р хэлтээс томилогдсон. Тэнд хэсэг хугацаанд ажиллаж байгаад 2010 оны 5 сараас 7 сар хүртэл 2 сарын турш нэлээд урт хугацааны сургалтанд хамрагджээ. Гэхдээ сургалтын хугацаанд ажил гарвал цагдаагийн хэлтс рүү ирж очин маш завгүй явдаг байсан. Сургалтын төвд байхад өөр цагдаагийн газрын мөрдөгчдтэй уулзах нь мэдээж. Энэ үеэр Ёнжуун мөрдөгч Ян Ёнса гэх өөр нэг мөрдөгчтэй танилцсан. Хоёулаа цагдаач гэсэн нэг харьяалал, нэг багийнх биш, өөр хэлтэст ажилладаг. Ян Ёнса Ёнжуунд нэг санал тавьсан. Надад сайн таньдаг мэдээлэгч байгаа чамд танилцуулъя гэжээ. Мэдээлэгч гэдэг нь цагдаагийн дотоодод хэрэглэгддэг нэршил бөгөөд цагдаа нар мөрдөн шалгах явцад албан ёсоор олж авахд хэцүү мэдээллийг оронд нь олж ирдэг хүн. Ихэвчлэн энгийн иргэн байдагч зарим нь гэмт бүлэглэлтэй холбоотой, зарим нь шөнийн клуб, зугаа цэнхлийн газар ажиллаулдаг, бүр ял шийтгэл эдэлжсэн хүмүүс ч байдаг гинэ. Ямар ч тач Ёнжуун мөрдөгч Ян Ёнсагаар дамжуулж нэг мэдээлэгчтэй танилцсан. Түүнийг Кунши гэдэг бусаанаас гаралтай. Ёнжуун мөрдөгч Кунши 2 анх 2010 оны 7 сарын 16-нд сургалт дуусах үеэр уулзсан бөгөөд яг 1-7 хоногийн дараа Ёнжуун сургалтаа дуусгаад цагдаагийн газартаа эргэж иржээ. Маргааш нь 7 сарын 24-ний Бямб гарагт Ёнжуунд нэг дуудлага ирсэн нь мэдээлэгч Кунши өөрт чинь танилцуулах хүн байна. Уулзаж үзэх үү гэдэг. Ингээд Ёнжуу дахин Куншитэй уулзахаар гарчээ. Тухайн үед Ёнжуун маш завгүй байсан тэрээр хамт ажилладаг цагдаа найз нь нэг ууд сууя гэхэд би сая сургалтаа дуусгаад ирсэн. Ажил уул овоо шиг их байна. Дараа уулзъягээ татгалцсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол найз нөхдийнхөө бүх уулзалтыг цуцалсан ирнэ ганцхан удаа л уулзсан Куншиг дуудахад очсон.
Тэр өдөр Күнши Янжууд өөрийн доод ангийн танил Мо гэх хэрэгтэйг танилцуулжээ. Мо мөн л Пусанаас гаралтай Пусанд амьдардаг мэрэгчлэн сувилагч. Тэд танилцаад баг зэрэг ууж дараа нь караокед ороод илүү дотн усны дараа Мо би Пусаны Ёндун дүрэгт амьдардаг. Хэрвээ Пусанд ирвэл заавал над руу залгаарай гэж ярилцсаар тухайн орой уулзалт өндөрлсөн байна. Ингээд 2 хоног өнгөрч 7 сарын 26 буюу Ёнжун мөрдөгч алга болсноос яг 1 өдрийн өмнө Ёнжун орой 7-оос 9 цаг 20 минут хүртэл маш завгүй байсан тэрээр Ганнам цагдаагийн газрын харьяа Ёксан дүргийн хэлц рүү хэд хэдэн удаа очиж мөрдөнгийн баримтуудыг олноор нь хуулбарласан байна. Энэ газарт Ёнжун өмнө нь ажиллаж байсан бөгөөд хамт ажилтдаг хүмүүс нь гинэт хурж ирээд юм шалгаад баримт бичиг тасралтгүй хуулбарлаж байсан гэж ярьсан. Орой 9 цаг 41 минутанд Ёнжун мэдээллэгч Күнши рүү өөрөө залгаж уулзахаар тохиролцжээ. Тухайн үед Күнши Ганнамын Сонён дүүргийн ойролцоо амьдарч байсан тул ойрхон хурдан уулзъя гэж тохирч 10 цагийн үед Ёнжун машинтаагаа хөдөлж замаараа шатгуун түгээх станц орж 90,000 воны бензин илгэсэн. Энэ машин Ёнжуны аавын нэрээр бүртгэлтэй бөгөөд тэрээр машин бараг л ундаггүй шаардлагатай үед л хэрэгэлдэг байсан тул бензин ингэж дүүргэх тохиолдол маш ховор. Гэтэл яагаад тэр өдөр 90,000 воноор бензин илгэсэн юм бол? Хол замд гарах төлөвлөгөөтэй байсан болов? Эсвэл томилолт авсан болов гэсэн асуулт гарч ирнэ. Ингээд бензиний дүргээс Сонёны орчимд Күншинтэй уулзжээ. Тэд хамтдаа нэлээд архиун шүн дунд өнгөрч бараг үүрийн 3 цаг болсон. Энэ үед Күнши Ёнжунд орой болсон байна. Манай гэрт хоноод явдаг. Тухайн үед Ёнжун ихчтэйгээ Гужонд амьдардаг байсан. Ингээд Күншигийн гэрт хонож маргааш өглөө 9 цаг 2 минутанд эвгүй мэдрэмж аваад нүдээ огцом нээхэд утсан дуурч байсан бөгөөд дэлгэцэн дээр гарч ирсэн нэр нь Кан ахлах. Ёнжуна одоо хэдэн цаг болж байгааг мэдчихэв нү? Яагаад ажилдаа гараагүй байгаа юм бэ гэдэг. Ёнжун Кан ахлахын утсыг авснаас ердөө 10 секундын дотор өсөрч босоод хувцас шүүрч аваад гарчээ. Күншитэй ч юм ярилгүй яарч гарсан. Гэтэл Ёнжун Ганнамын цагдаагийн газар руу биш огт өөр чиглэлд Апгужин орчинд байрлах Ханян 5 гэдэг байрлал руу машинтаагаа утсан. Ханян 5 нь тухайн үед Ёнжун ахлах мөрдөгчтэйгээ хамт шалгаж исэн хулгай эргийн газар юм байна. Өмнөх өдөр ахлах нь маргааш Ханян 5-нд очиод зураг аваад өг гэж хүссэн. Магадгүй ажлаасаа хоцорсон юм чи эхлээд хэргийн газар очиод зураг аваад дараа нь хэлц рүү явъя гэж утсан баг. Ингээд Ёнжун Ханян 5-нд очиж өөрийн дижитал камераар олон зураг авсан ч цагдаагийн газар руу биш гэр нь Ханян 5-тай ойрхон учраас түр орж шүршүүрт ороод нэг ширхэг банан яарч идээд буцаад гарч явсан газар нь Пусан. Тэгэхээр өмнөх орой нь 90,000 вонд бензин илгэсэн нь магадгүй Пусан явахын тулд байсан ч гэж болно. Гэхдээ дараадаа огт хэлээгүй. Ахлах нь чи хоцорж ийн гэд утассан байхад ямар ч тайлбар тавьж холбоо барилгүй шууд Пусан руу явжээ. Яарснаасаа болоод автобусны тусгай агнэгээр давхиж торгуул хүртэл авсан. Тэгвэл Ёнжун мөрдөгч ямар зорилготой Пусан руу явсан бол Ёнжуны унж авсан машины навигашныг шалгахад очих хаяг нь Пусаны Жонбиса засварын газар үжээ. Анхаарах нэг зүйл нь энэ засварын газар Пусаны Ёндун дүрэгт байрладаг. Хэдхэн хоногийн өмнө Ёнжуны мэдээлэгчээр дамжуулж танилцсан сувилагч Мо би Ёндун дүрэгт амьдардаг. Пусан руу ирвэл над руу залгаарай гэж хэлж исэн. Дээрээс нь засварын газар байдаг дүрэгт Мо амьдардаг. Тэгэхээр Ёнжун Мо хоёр уулзахаар тохирсон байсан уу гэсэн асуулт гарч ирдэгч Мо огт уулзах тоо байгаагүй гэж мэдүүлсэн. Тэгвэл яагаад Ёнжун ингэтлээ яран Ёндун руу явсан бол эцэст нь тэр замдаа хосолт орж Ёндун эмнэлэгт хэвтэж хэдхэн цагийн дараа өөрөө судсандаа байсан зүг сугалж эмнэлгээс гарч явсан. Эмчилгээний мөнгөө хэмнэх гэж цуцсан болов эсвэл эмч нар гарч болохгүй гэж хориглох вэ гэж хайсан уу? Үгүй бол нэг секунд алдаж болохгүй яаралтай нөхцөл байдалд хэн нэгэн түүнийг мөрдөж хөөж исэн болов. Эмнэлэгт Ёнжуныг харсан гэрчлэлэхдээ тэр мөрдөгч байн арагшаарч эргэн тойрноо ажиглаад байсан. 0-оос гарч ирээд ямар нэгэн юмны зураг авчихсан юм шиг харагдсан. Зураг авсныхаа дараа хоёр тишээ ээлжилж харсан. Миний бодлоор магадгүй тэр хүн ямар нэгэн нууц ажиллагаанд оролцоод баригдаж яарад гарсан байхаа гэдэг. Ёнжуныг Ёндун эмнэлэгт хэвцэн гэдгийг даатгалын компаниас ярих хүртэл хинч мэдээгүй. Цагдаагийн газарч мэдээгүй. Тэгэхээр эмнэлэгт яг юу болсон юм бол? Мөн нэг чухал зүйл нь Ёнжуны цогцолцсон газар бол загасчлалын усан сан. Олон хүний мэддэг газар биш. Ихэвчлэн мэддэг хүмүүс нь л энд ирдэг. Бүр нутгийн хүмүүсийн дунд мэдгүй хүн ч олон байдаг гинэ. Түүнээс гадна Ёнжун тухайн үед машингүй байсан бөгөөд тэр хаваар нийтийн тээвэрч байхгүй гэхээр таксигаар явсан байх магадлал хамгийн өндөр. Нутгийн таксины жолооч нар бид ихэнх үйлчлүүлэгчээс таньдаг гэж ярьсан ч тэр өдөр Ёнжуныг авч явсан таксины жолооч олдоогүй. Тэгвэл үлдэж байгаа хоёрхан боломж байна. Нэгт алхаж утсан. Загасчлалын усан сан Ёндун эмнэлгээс алхаад 30 минутын зайтай. 7 сарын сүүлээр Солонгост аимшигтай халуун байдаг бөгөөд ийм үед алхах үнэхээр хэцүү. Хоёрт хэн нэгэн түүнийг машинаар авч явсан. Одоо бүгдээрээ Ёнжуны цогцолцсон үеийн талаар ярилцъя.
7 сарын 29-ний өдөр Ёнжууны эгч Ганнамын цагдаагийн газарт дүүгээ алга болсон тухай мэдүүлэг бичиж суусан. Яг энэ үед Ёндуу эмнэлгээс 2.2 км орчим зайд нэг усан сан байдаг. Усан сангийн нэг талд гүлхийн хэсэгт загасчлах зориулттай суудлууд байх ба тэр усан сангийн хажуугаар нутгийн иргэн Мин мотоциклаа жолоодод явж итэл нүднийх нь буланд хар юм хөвж гарагцсан. Тэрээр юу вэ гэж гайхсан ч тухайн үед ардаа хүүгээ суулгаад явж исэн болохоор энийг хүүхдэд харуулж болохгүй гэсэн муухай зөн төржээ. Ингээд эхлээд хүүгээ гэрт нь буулгаад дараа нь ганцаараа буцаж ирээд усан сан руу ойртож хүний өс байгааг хараад тэр даруй 119 дуудлага өгсөн байна. Аврагчид ирэхэд цогц зайл хэдийн нэлээд ялцарсан байсан тул нүүр царайг танихад хэцүү байснаас гадна биед нь ямар ч эд зүйл байгаагүй. Олцсон ганц зүйл нь Ёндуу эмнэлэгтэй гэсэн углааш нэг ширхэг байсан бөгөөд халаасыг нь шалгахад цагдаагийн үнэмлэх гарч иржээ. Ингэж Ганнамын цагдаагийн газарт байсан эгчт нь нас орсон тухай мэдээ өрсөн. Загасчлалын усан сан цогцоллоо гэсэн мэдээ Жумбуг мужийн Ёндуунд маш хурдан тарж эргээд цогцолсон Мин гээд бүгд гайхаж тэнд хүн живж өхнө гэж үгцгээдэг. Учир нь уг усан сангийн усны гүн насанд хүрсэн хүний бүслэгээр татдаг. Ихтэй 1 м орчим. Гэтэл Ёнжун мөрдөгч 177 см өндөр 63 кг жинтэй эрэхтэй. Хэрвээ өөрөө санаатайгаар толгоогоо усанд дараагүй бол тэнд живнэ гэдэг бараг л боломжгүй. Мэдээж усан сангийн илүү гүн хэсэг байдаг ч хэрвээ тэнд унсан бол цогц аажмаар нэг чиглэлд хөвөх ёстой гинэ. Гэтэл Ёнжууны цогцос өөр чиглэлд олцсон. Түүнээс гадна загасчдын суудаг сандлууд игнэтэй байдаг тэр суудлуудаас 2-3 метрийн зайд цогцос хөвж исэн. Өөрөөр хэлэх юм бол ухаангүй байгаагүй бол хүн өөрөө амархан гарч ирэх боломжтой. Ямар ч эрүүл чирэг эрэхтэй тэндээс гарч чадна. Дээрээс нь энд загасчид ихэрдэг. Цогцолтохын өмнөх өдөр 18, тэрний өмнөх өдөр 7 хүн ирж загасчилсан. Яагаад энэ нь чухал вэ гэвэл хэрвээ Ёнжун Ёндуу эмнэлгээс алхаж гараад загасчлалын газар руу очисон гэж үзэх юм бол тэр нь 7 сарын 27-ны орой нар жаргах үе болж таарна. Гэтэл тэр өдөр дараагийн өдөрч загасчлалын газарт хүмүүс маш олон байсан. Энэ нь Ёнжун мөрдөгч загасчлалын газарт нас ороогүй гэдгийг харуулж байна. Усан сан жижиг бүхэлдээ харагддаг газар цогц өвж явахад загасчид анзаарахгүй байх гэж байхгүй гинэ. Гэр бүлийнх нь аллах гэж үзсэн. Юуны өмнө Ёнжуунд амиа орлох ямар ч бодол байгаагүй. Гэтэл хамгийн их энэ ирэг дээр идэвхтэй ажиллах ёстой хүмүүс болох кан ахлах, мөрдөн шалгах хэлцээний дарга түүний хамт ажилладаг хүмүүс амиа орлсон гэж дүгнээд задлан шинжилгээ хийхгүй бай. Найз бүсгүйтэйгээ асуудалтай байсан гэж хэргийг хаяа гэцгээдэг. Цогцолсны маргааш кан ахлах аавд амиа орлсон гэд хэргийг хаяа задлан шинжилгээ хийхгүй бай гэсэн ч гэр бүлийнхэн үгүй ингэж дуусгаж болохгүй. Заавал задлан шинжилгээ хийн. Энэ бол аллах гэд эцэст нь задлан шинжилгээ хийсэн ч үр дүн нь тодорхой бус гарчээ. Дүгнэлт нь анатомийн хувьд тодорхойлох боломжгүй. Усанд живсэнтэй ойролцоо шинж тэмдэг ажиглагдсан ч живж нас орсон, амиа орлсон, аллах байсан гэдгийг тодорхойлж чадаагүй. Задлан шинжилгээгээр нэгт хуухны доорх цус алдалт илэрсэн. Толгойн хайрсны дотор цус уралдсан. Гаднаас харахад шарах гэмтэлгүй боловч доторх сууд сахарсан байжээ. Задлангийн дүгнэлтэнд тухны урд хэсэг, толгойн дээд хэсэг, чамархай орчим, өргөн үрээтэй цус алдалт илэрсэн гэж дүгнсэн ч энэ нь шууд үхлийн шалтгаан биш гэж үзсэн. Учир нь амь насанд аюултай гэмтэл биш гинэ. Энэ нь зам тээврийн ослын үед авсан гэмтэл байж болох ч гэсэн Ёнжун Ёндуу эмнэлэгт байхдаа СТ зураг авуулахад тархины гэмтэл онц ноцтой өөрчлөлт илрээгүй гэхээр эмнэлгээс гарсныхан дараа энэ цус алдалт үүссэн байх магадлалтай. Хоёрт хүзүүний артлалын арьс зулгаралт. Ёнжууны хүзүүний арталт яг шулуун шугам шиг ямар нэгэн зүйлээр татсан мэт маш тод улмөр байсан. Цогц байгалийн задралын явцад арьс улрах тохиолдол байдаг ч 100% байгалийн задрал гэж дүгнэх боломжгүй. Хэн нэгэн санаатайгаар гэмтээсэн байх боломжтой гэхээр боомлж алсан болов уу гэсэн асуулт гарч ирдэг ч хүзүүний урд хэсэг, хэлний доорх яс, бамбай мөгөөрт тодорхой гэмтэл илрээгүй. 3-т атгсан гар. Ёнжун олдох үедээ 2 гараа маш чанга атгсан байжээ. Яг л атгандаа ямар нэгэн зүйл нууж байгаа мэт тас атгсан байсан. Энэ нь нас орохоос өмнө асар их айдас, өвдөлт, хурц стресс төрсөн байж болзошгүй гэлтгэн. Хэрвээ загасчлалын газар санамсаргүй унсан бол ядчил гарын сар байж юм шүрч авах гэж оролдох, хад, өвс, ямар нэгэн юмны ирэмгээс зуурах, сэлэх гэж оролдох ёстой ч яагаад гараа ингэтлээ атгсан юм бол энэ нь хөдөлж чадахгүй тавчин орчинд байх үед илэрдэг хариу үйлдэл гэж үздэг юм байна. Жишээ нь шүүгээ, машины тээш, битүү, зайгүй орон зай. Тэнд биеэ хөдлөх гэж тэмцэхэд хаа сайгүй хаалттай, эрх чөлөөгүй мэдрэмж төрж өөрийн мэдлгүй нэг цэгт бүх хүчээ төвлөрүүлээ атгадаг. Ёнжууны хувьд энэ нь гар нудраг байсан байж магадгүй. 4-т эмийн бодис илэрсэн. Масруулах бодисын шинжилгээгээр бенхидрамин гэдэг бодис илэрсэн. Энэ нь нойр үргэг тайвшруулах нөлөөтэй бодис бөгөөд ихэнхдээ ханиац томооны нийлмэл юмд орд юм байна.
Ингэснээр амин оролт уу, ослоо, аллах уу гэх асуултанд ямар ч байдлаар тодорхой хариулт авч чадаагүй. Энэ имийг уувал нойр үрдэг, жолоо барьж авах үед маш аюултай гэдгийг хүмүүс сайн мэднэ. Тэгвэл Ёнжун энэ имийг хизээ уусан юм бол? Нэг чухал зүйл нь Ёнжун гэртээ банаа нийцэн. Задлан шинжилгээ хийхэд гадал бүрэн шингэж гидсэнд үлдэгдэл байгаагүй. Тэгэхээр сөөвлөөс гараад нэлээд хугацаа өнгөрсний дараа имээ уусан гэсэн үг. Тэгвэл осолд орсныхоо дараа эмнэлэгт уусан юм болов? Эмчнэрийн хэлснээр Ёнжуунд ханиадны им огт бичиж өгөөгүй. Зөвхөн энгийн үзлэг, шингэн тарилга, халуун имжилт хийсэн. Мөн эмнэлгээс усан сан руу явах замд имийн сон огт байхгүй. Хамгийн чухал үхлийн шалтгаантай холбоотой баримтал задлан шинжилгээгээр Ёнжууны уушиг, элгэнд планктон илэрсэн. Планктон нь далай, нуур, голын усанд амьдардаг амьд биет юм байна. Илэрсэн планктонуудын дунд дитилум гэдэг төрөл 10 гаруй ширхэгөөсөн. Гэтэл энэ планктон нь зөвхөн далай усанд амьдардаг төрөл гинэ. Чүнчон бүгд далайгүй, цогцолцсон загасчлалын газар бол цэнгэх усны нуур. Тэгвэл яагаад далайн планктон түүний биенээс илэрсэн бол? Эндээс дараах тамууд гарч ирнэ. Ёнжуун загасчлалын газарт биш өөр газар насварсан. Магадгүй далайд насварч дараа нь цогцыг зөөсөн. Эсвэл том усан сав, ус хадгалах байгууламжинд боогдож насвараад дараа нь усан санд хайсан байж болзошгүй. Цагдаа нар мөрдөгчүүд бүгд цогцос задлан шинжилгээ хийвэл сэжүүр гарч ирнэ. Аллагын хамгийн чухал нотлох баримт гэдгийг хийнээс илүү мэддэг мөртлөө яагаад задлан шинжилгээ хийхгүй байхыг оролцсон юм бол? Хэсэг хугацааны дараа үндэсний шинжилгээний байгууллага мэдээлэлсэн. Далайд амьдардаг планктон гэдгийг бид буруу бичсэн байна. Дүгнэлтийг хуулж бичих хявцад андуурч оруулсан байна гэж мэдгдснээр энэ нэргийн бүх шинжилгээнд итгэх аргагүй болсон. Эцсийн дүгнэлт үхлийн шалтгаан ялзарлын улмаас тодорхойгүй ч живсэн байх магадлалыг бүрэн үгүйсгэх боломжгүй. Өөрөөр хэлэх юм бол аллага 0.1% ч гэсэн боломжтой гэсэн үг. Задлан шинжилгээний эмч байгаа байдлыг яг тэр чигээр нь бичсэн бөгөөд амиа оруулсан гэсэн дүгнэлт огт гаргаагүй хахад Ёндун цагдаагийн газрын мөрдөн байцаах баг хэргийг маш хурдан амиа оруулалт гэж хаасан. Цагдаа нар мөрдөн шалгалт дуусны дараа албан ёсны мөрдлөгийн тайлан бичдэг. Энэ нь баримтанд тулгуурласан бодтой шүүхэд нотлох баримт болж ашиглагдах маш чухал баримт бичиг гинэ. Гэтэл тэр тайланд нэгт Ёнжун мөрдөгч гар утсаа гэртээ үлдээгээд бусаа явсан гэж бичжээ. Гэтэл энэ нь худлаа. Гэр бүлийнхэн нь гар утсыг олох гэж бүх хүчээ дайчилсан ч олж чадаагүй. Мөн гэр бүлийнхнээсээ санаатайгаар цухтаж амиа орлохоор бэлтгэжсэн хүн мэт харагдуулах байдлаар бичсэн байна. Хоёрт нүүрэндээ 5 ойдол тавиулсан гэж бичсэн. Осолд орсон үед хөнгөн шалбарч өөрөө алхаж эмнэлэг рүү орж ирсэн байхад мөрдөнгийн тайланд зүүн хацарт 5 ойдол тавиулсан гэжээ. Гэр бүлийнхэн нь гайхаж ойдол тавьсан гэж огт сонсоогүй учраас эмнэлэг рүү залхтал эмчилгээний түүхээ шалгаад ойдол огт хийгээгүй гэж мэдгдсэн. Магадгүй цагдаа нар задлангийн үеэр илэрсэн арсанд орох суралтыг зам тээврийн ослын гэмтэл мэт харагдуулахын тулд санаатайгаар бичсэн мэт сэтгэл төрнө. 3-т гэрээсээ цугцсан гэж бичсэн. Ёнжун 2010 оны 7 сарын 26-ны өглөө 9 цагт гэрээсээ цугцсан гэж бүртгэгдсэн гэжээ. Гэтэл Ёнжун 7 сарын 26-нд ажилласаа явж Ёксан дүүргийн хэсэгт очиж баримт туулж авсан. Алга болсон өдөр нь 7 сарын 27. Он сар нэр томьёо нүртэл мөрдлийн тайланд буруу бичигдсэн байна. Энэ алдаатай тайлан яг тэр чигээрээ үндэсний шинжилгээний байгууллагад шилжсэн бөгөөд үндэсний шинжилгээний байгууллага хүртэл хамгийн чухал нотлох баримтуулах шинжилгээний дүгнэлтэнд 2010 оны 7 сарын 26-нд гэрээсээ цугцсан гэж бичсэн байдаг. Хамгийн аимшигтай гэр бүлийг цочроосон зүйл нь өмнө нь Кан ахлах Ёнжуны авд байнга алга болсон гэж мэдэгдвэл Ёнжуны ажил тасалсан нь бүх газар тарж эргээд ирүүлэх хэцүүднэ гэсэн болохоор гэр бүлийнхэн нь 1-2 өдөр хүлээсэн. Гэтэл бодит байдал дээр 2010 оны 7 сарын 27-нд Ёнжуныг Бусан руу явсан яг тэр өдөр аль хэдийн ажил тасалсан тухай албан тайлан 15 цагт гарсан мэжээ. Ингээд 2 цаг 30 минутын дараа ихтрүүн залгаж өнөөдөр Ёнжунд ямар нэг юм болоо юу ажилдаа ирэхгүй байх гэж хэлсэн. Тэгвэл яагаад Кан ахлах гэр бүлийнхэнд ажил тасалсан гэж мэдүүлэх хэрэггүй? Ёнжунд гай болно гэж санаа тавьж байгаа мэт дүр хэсгэн алга болсон гэж мэдүүлэхийг хойшлуулсан бол хүчний гэмт хэрэгтэй тэмцэх багийн мөрдөгч ажил таслана гэдэг байж болохгүй зүйл гинэ. Мөрдөгч ажлын цагаар хаана хинтээ уулзж байгаа, ямар хэрэг дээр ажиллаж байгааг дандаа тайлагнаж явдаг албан тушаал. Гэтэл энд нэг таамаг гарч ирсэн нь Кан ахлах Ёнжуныг Бусан руу явж ирснийг урьдчилан мэдчихсэн байж магадгүй. Ёнжуны нагцах машины нэвигейшнийг сэргээх гэж оролдох үеэр Кан ахлагч нэвигейшн машинд үйлдвэрээсээ суулгасан байсан гэхээр сэргээж болохгүй юу? Эвдэрсэн үү гэж асуусан. Нагцах нь мэдгүй, би хинтлийн мэдлэггүй гэхэд Кан надад бас сайн мэдэх юм алхаа. Хэрвээ хамгийн сүүлд оцсон газар нь Бусан бол Бусан, Дэгүү бол Дэгүү гэж гарч ирэх ёстой үстэй. Бүгд устцсан юм уу гэдэг. Каны амнаас хамгийн түрүүнд Бусан, Дэгүү гэдэг газрын нэр гарсан. Гэтэл Ёнжун Бусаны Ёндуунаас олцсон.
Өөр олон газрын нэр байж болох байтал яагаад Бусан гэж онцолж хэлсэн юм бол? Дараа нь Кан би тийм зүйл огт хэлээгүй гэж үгүйсгсэн ч нах цахан тухайн үед бүх яриаг аудио бичлэгээр хадгалсан байжээ. Мөн Кан алга болсон гэж мэдээлэхгүй байцгаая задлан хийхгүй хэргийг хаая гэж өөрийн амаар хэлсэн мөртлөө дараа нь би хизээ тийм хэлсэн бэ? Та нар буруу ойлгосон байна. Би тийм үг огт хэлээгүй гэж бүгдийг нь үгүйсгсэн. Ийм эргэлзээ дүүрэн нотлохоо зөрчилдсөн. Баримтууд хоорондоо таарахгүй эргийг Ёндууны цагдаагийн газар амиа оролт гэж дүгнээд хаасан. Цагдаагийн албан ёсны дүгнэлт Ёнжун мөрдөгч өмнөх өдөр ариг хэтрүүл ууж ажилдаа хоцорсон. Даргын зэмлэл сахилгын шидэглээс айгаад ямар ч зориггүйгээр Бусан руу явсан. Тэгээд арих уусны дараа зам тээврийн осол гаргаж шидэглээс айсандаа амиа орлсон гэдэг. Гэхдээ хүн ажилласаа нэг удаа хоцорлоо гэд хөдөө цухтах уу? Зам тээврийн ослыг цагдаа нар тайландаа согтуугаар машин жолоотож нойрмог байснаас болсон гэжээ. Ёнжуныг Ёндуу эмнэлэгт ирэхэд цусны шинжилгээ хийсэн. Тэр үед цусан дах алкогольны хэмжээ 0.1% гарсан юм байна. Энэ хэмжээ хоол эзний дарааж гарах боломжтой. Арх уусанд тооцогдох түвшин биш юм байна. Мөн ослын газраас машин чирсэн чирэгч машины жолооч, түргэн тусламжийн баг, эмнэлгийн ажилтнууд бүгд архины үнэр огт үнэртэйгүй гэснээс гадна задлан шинжилгээгээрч архины улмөр илрээгүй. Тэгвэл яагаад Ёндууны цагдаагийн газар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж дүгнсэн бэ гэвэл мэдээлэгч Күншигийн мэдүүлгээс болсон. Мэдээлэгч Күнши тэр өдөр бит хоёр хатуу арх 4 шилэг уусан. Маш их цогцсон болохоор манай гэрт хоноод явсан гэдэг. Гэтэл Ёнжун арх тимт заавдгүй. Ганц лаз пив уухтал нүүр нь улаадаг төрлийн учраас гэрээхэн эгч нар найз нөхөд дүүнэр нь 4 шил хатуу арх уусан гэдэгт итгээгүй. Нэг гэрч байсан нь Ёнжун мөрдөгч болон Күнши хоёрын уулзсан баарны зөөгч Ёнжуныг тод санджсэн тэрээр нүүрэн жоохон улаасан байсан ч алхалтан тогтвортой согтуу харагдаагүй гэдэг. Тэгэхээр 4 шил арх уусан гэдэг нь зөвхөн Күншигийн мэдүүлэг. Илүү тодорхой болгохын тулд CCTV шалгаж баарны тооцооны баримтыг шалгаж болох байсан ч ийм энгийн мөрдөн шалгалтыг огт хийгээгүй. Ёнжун тэр өдөр Ёксан цагдаагийн хэлтэст баримт хуулж завгүй байна гэд найз нөхдөөгөө уулзгаас татгалцсан мөртлөө яагаад оройн Күншитэй уулзсан бол цагдаа нар тэр өдөр яагаад Ёнжунтай уулзсан бэ гэхэд Күнши зүгээр л дүүтэйгээ харьхууж тайвшрах гэж уулзсан гэдэг. Тэр үед Ёнжун өөрийн аюулгүй байдал эсвэл сэтгэл зүйн талаар ямар нэгэн юм ярьсан уу гэхэд онцгой зүйл байгаагүй. Гэхдээ өмнө нь манай Бусаны дүүтэй хамт караокед ороход өөрийгөө сэтгэл готролтой байсан гэж ярьсан. Тэгэхээр нь би сэтгэл готрол гэдэг чинь тийм ч ноцтой зүйл биш ээ. Арх уучих юм бол арилчин гэж хэлжсэн санагдаж байна гэдэг. Гэтэл Ёнжууны гэр бүл, найз нөхөд, хамт ажилтдаг хүмүүсийн хинэн ч түүнийг сэтгэл готролтой байсан гэж сонсч байгаагүй бөгөөд албан ёсны онш, эмчилгээний төв огт байхгүй. Тэгвэл чом буван буюу Күнши, Бусанд амьдардаг сувлагч Мо, сургалтын үеэр танилцсан энэ хүмүүстэй холбож өгсөн цагдаагийн ажилтан Ян Ёнсаа нар яг ямар холбоотой хүмүүс юм бол? Яагаад Ян Ёнсоо Күншиг Ёнжуунд танилцуулсан юм бол? Мо Бусаны Ёнсон дунд амьдардаг. Ёнжууны хамгийн сүүлийн очихоор яарч явсан газар. Бас нэг давхцал нь Мо 7 сарын 24-нөөс 28-ны хүртэл ажилласаа чөлөө авсан. Харин 7 сарын 28-нд Ёнжууныг нас барсан гэж үзсэн. Мөн Ян Ёнсаа 7 сарын 27-ноос 29-ний хооронд томилтоор явах төлөвлөгөөтэй байсан ч 7 сарын 27-нд Ёнжууныг алга болсон өдөр томилтод цуцлагдсан. Ёнжууны аав хүүгээ алга болсны дараа хүн маань хаашаа явсан юм бол холбогдож болохгүй. Алга болсон гэж мэдэгдэж чадахгүй байна гэхэд цагдаагийн зарим ажилчид Ёнжуун биднээс урвсан гэжээ. Тэгэхээр Ёнжуун цагдаа нартай холбоотой эргийг мөрдөжсэн юм болов уу гэсэн таамаг гарч ирсэн. 2010 оны үед Иг Ёнбэг гихчитгээд цагдаа нартай гүнзгий сүлбэлдэж асар их мөнгө таран энэ нь бараг байдгал зүйл болсон байсан. Ялангуяа Ганнам, Сочоо дүүргийн цагдаагийн газруудад тогтмол ахуул өгдөг гэжээ. Энэ эргээр 39 цагдаа сахилгын шийтгэл авч тэднээс 6 нь ажлаас салгагдсан бол зарим нь хорих ял торгуулавч албан тушаал нэр өндөггүй болцгоосон. Энэ бүхний төвд нь Иг Ёнбэг байсан. Тэрээр 2010 онд Апгужон, Каннам, Пукчандон, Кёнгийн мужийн бучоонд 20-оос дээш тансаг клуб ажиллуулж оргил үедээ жилд 10 тэрбум воноос давсан орлого олдог гэжээ. Клуб дайрх ухаас эхлээд хууль бус биеийн үнэлэлт хүртэл байдаг. Гэхдээ энэ газарт нэг л удаа шалгалт орох юм бол захиргааны шийтгэл авч үйл ажиллагаан зогсох бөгөөд ганц өдөр хаагдахад л асар их алдагдал амсгаас гадна үйлчлүүлэгчдийн дунд цуурхал тарж ирэхээ болно. Тиймээс тэдний хамгийн их айдаг зүйл бол шалгалт. Тэгэхээр цагдаа нартай хамтарч ажиллах нь хамгийн аюулгүй бас ашигтай учраас Иг Ёнбэг сар бүр бэлэн мөнгө цүнхэнд хийж хариуцсан дүүргийн цагдаа дээр өөрөө очдог гэжээ. Тэнд хахуул ураадаг хүн байх ба цагдаа нар энэ хүнээс мөнгө хувааж авдаг. Тухайн үед нэг тойрогт 4 эргүүлийн багтай. Баг бүр нэг мөнгө авдаг хүнтэй. Сар болгон нэг багт 10 сая вон өгдөг гэжээ. Мөнгө авдаг хүний үүрэг нь тэр мөнгөөр багийн хоол, хурим, оршуулгын зардлыг гаргаад үлдснийг нь бэлнээр өгдөг.
Нэг хүнд сард 500-аас 1 сая вон оногддог юм байна. Өөрөөр хэлэх юм бол тухайн бүсийн цагдаа нар сард 2 удаа цалин авдаг. Нэгийг нь устдаас нөгөөдхийг нь Ий Гёнбэг гэх хүнээс. Тэрээр зүгээр мөнгө өгдөг гэсэн үг гэвэл үгүй. Иймэрхүү газар дандаа том хүмүүс бүлэглэлийнхээ орж ирдэг учраас ямар нэгэн мэдээлэл орж ирвэл цагдаа нарт дамжуулдаг гэсэн. Ийм хууль бус ажиллагаа үргэлжилсээр 2011 онд Ий Гёнбэг баривчлагджээ. Тухайн үед 39 настай байсан тэрээр насан туршийн хүүхдийн биеийг гүнтлүүлсэн. 42.6 тэрбум татвараас зайлсхийсэн гэх мэт олон зүйлээсэн ч 2 сарын дараа барьцаагаар суллагдаж шүүх хурал нь удаашрсан бөгөөд ялан түтгэлцэж одоо ч сул чөлөөтэй явж байгаа юм байна. Ий Гёнбэгтэй тогтмол харилцаатай байсан бүх цагдааг шалгахад нийт 63 цагдаа илэрсэн. Нэг нэрээ нуцсан мэдээлэгч Ий Ёнжун мөрдөгч уушин газрын шалгалтын үеэр амиа алдсан гэж хэлжээ. Хэрвээ Ёнжун Ий Гёнбэг ба цагдаа нарын холбоог шалгаж исэн бол түүнтэй хамт ажилладаг хүмүүсийн нүдээр урвсан гэж бодох боломжтой. Тиймээс аавд нь урвсан гэж хэлсэн байж ч болно. Мөн нэг чухал зүйл нь хэрвээ Ёксан цагдаагийн газарт хэвлсэн тэр баримтууд уушин газрын хууль бус ажиллагааг илчлэх, хамт ажилладаг цагдаа нарт нь хутга болох материал байсан бол тэр баримтыг аваад хаа нэг тийшээ цугтж явж байхдаа осолд орсон байж болно. Ёнжуны аав өнөөдрийг хүртэл би яагаад тэр баримтуудыг ханд шууд өгчвөө? Ядаж өөрөө шалгадаг байж гэж хамгийн их харамсдаг гинэ. Ёнжуны зохицуулсан загасчлалын газрын ойролцоо амьдардаг хүмүүс тэр шөнө хар өнгийн суудлын машин харсан. Манай гэрээ хажууд удаан ухар зогсоод ажиглаж байгаа юм шиг санагдсан. Орой 8-аас 10 цагийн хооронд гэдэг. Мөн Ёнжуны машин дээр хар өнгийн мөр байсан нь өөр машиндээ мөргөлдсөн байж магадгүй гэсэн таамгийг гаргадаг. Имлэгт Ёнжуныг харсан гэрч тэр хүн зураг авч исэн гэж мэдүүлсэн. Тэгэхээр цагдаа нарын хэргийг нуун дарах оролдлого хит яраа амиа орлолт гэж дүгнсэн байдал бүгд таарч эхэлнэ. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр Ий Ёнжуны үйлдэлүүд амиа орлох жууны зан авир огт биш. Өмнөх өдөр нь ажиллаа зэгцэлж баримт хуулж үлдсэн ажиллаа хийжсэн. Амиа орлох хүн далай, их урсгалтай ус, сэлж чадахгүй газрыг сонгодгоо гэсэн. Энэ хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй. Хэргийг хариуцсан прокурор амиа орлолт биш байж магадгүй. Гэхдээ аллагын тодорхой нотлохооч олдоогүйгээд дотоод шалгалтаар хаасан. Ёнжуны аавын цорын ганц хүсэл нь хүүгийн мөрдөгчийн ажил үүргийг гүйцэтгэж аваад амь өргөцсөн гэж хүлээн зөвшөөрүүлж хүүгийнхээ нэр төрийг сэргээх. Гэтэл Ганнамын цагдаагийн газраас ажил үүргийг гүйцэтгэж яваад нас барсан нь батлагдаагүй. Хэрвээ Бусан руу ажиллаар явсан бол заавал тайлагнах ёстой. Тайлагнаагүй учраас албан томилолт гэж үзэх боломжгүйгээд хүлээн зөвшөөрөгдөөгүй. Энэ эргийг дахин мөрдөх хэсэг нь цагдаагийн байгууллагын хүслээс хамаарх юм байна. Ямар ч тач өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дуслаа таалагдсан ба суугта лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартаа дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.